За дөрөвд өдөр бүрийн орой 18 цагаас хийдэг 418-ийн 28 дахь дугаарыг хүргэж байна. За өнөөдөр 4 сарын 24-ний өдөр. За би 11 гэдэг утсанд ирсэн олон асуудлууд байгаа. Тэрнээс нэг товчлоод 2 3 юм хэлчихье. За бид нар ингээд энэ Kid Apartment гэдэг нэг байр савтаа бол нэг хохирсон иргэдийн асуудал цагдаа дээр явж байгаа. Би өнгөрсөн 7 хоногт бас цагдаагийнхантай уцаар ярьсан. Энэ ажил явж байгаа. Манай сонгоных нь дуудахаар нь очиж мэдүүлгээ өгөөрэй. За хөгтөгдийнхэнтэй бас уулзсан. Хөгтөгдийн иргэд маань бас одоо энэ Kid Apartment-тайгаар адилхан энэ асуудлыг маань одоо дээшин татаад хурдхан шийдээд өгөөч гэсэн. За би энэнийг бас шийднэ гэж бодож байна. За нэг ганц юу сонсох чи гэж бодож байна. Их олон санал ирсэн л дээ. Тэрэн дотроос би нэг ганц иргэний саналыг яа. Би нэг сургуулийн тухай юм ярих гэсэн чинь нэг иргэн Түшиг гэдэг хүн бол ийм санал ирүүлсэн. Энэ сонгор архын дүүргийн 40-р хороонд шинээр баригдсан тэр 168 дугаар сургууль гэж байна. За тэр сургууль руу тэр сургуульч одоо намгын дунд баригдсан. Тэгээ хүүхдүүд одоо хичээл сургуульд багш нар бас хичээл сургуульд одоо явхад битүү шороо битүү намгын дундуур ингээд явж очиж байна. Зам тавих дундуур. Тэгээ ийш одоо зам тавих уу яах уу. За энэ сонгор архын дүүргийн 40-р хорооны иргэн Тэншин сургууль барьсан 168 гээд тэр сургууль руу явхлаар эсвэл намгын дундуур өвн эсвэл шороон дундуур өвн. Тэгэхээр энэ дээр одоо зам харгууныхаа асуудлыг шийдэж гэсэн. Хөөе хин түшгэ энэ утас руу өгнө хэлэх ёстой л да. Тэгтээ яах вэ? Сонгор архын дүүргийн шуурх утас руу. Тэгтээ манай утас руу хэлсэн учраас бид нар энэ утас руу залгаад чиний юуг саналыг уламжилж чинь хариу өгөхгүй удаа бол дахиад бид нар лөө хандаараа манай туслахын өртөг чи хол утчихсан байгаа шүү дээ. За би өнөөдөр нэг улсын хурал намайг одоо дүүргийн дарга шиг заримдаа дүүргийн их яриад байна гэдэг нь. Тэгэхээр ингээд улсын хурал дээр болж байгаа зарим үйл явдлыг хууль мөөл юу болж байгааг асууж яриач гэсэн. Тэгэхээр би ийм хоёр ажлын хэсэгт ажиллаж байгаа байхгүй. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль. Яг одоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд одоо ямар процессын шинжтэй ямар юмнууд байдгийг тэрэнд өөрчлөлт оруулах энэ ажлын хэсэгт орцсон ажиллаж байгаа шүү. Би бас өөрийгөө эн чинь миний 7 хоног хийдэг тайлбар учраас би таар тайлбар хэлж байгаа. За эрүү шүүлт тулгах гэмт хэрэг эрүү шүүлт тулгах гэдэг энэ гэмт хэрэгээс болоод тэр Содом Даржа Шимгэн ар болоод маш олон хүмүүс одоо хохирсон байдаг. Тэгээ тэр хохирогчдыг яаж хамгаалах юм? Яаж нэр төрийн сэргээх юм? Хохирлыг яаж барагдуулах юм гэдгээр улсын хурал дээр сонсгол явсан. Тэгээ тэр сонсголоос байгуулагдсан ажлын хэсэг дээр нь би орчихсон байгаа. Би ийм хоёр ажлын хэсэгт ингээд ажиллаж байгаа. Энэ чуулган байнгын хорооны хурал суухаас гадна бас энэ дээр ажилддаг шүү. За ಈ хурал дээр юу болоод байна вэ гэхээр нэг мэдхгүй нэг 10 хэд хоног ингээ Евразийн хэлэлцээрт орно гэдэг ингээд нэг жахан түүхэн юм засгийн газраас орж ирж жахан цаг авсан. Тэгээд өнөөдөр бас ярилцсан. Ер нь бол элтээр бид нар ярилцээд яасан гэхэлэр зэрэг түүхий байна. Хамгийн гол нь нөгөө нэг энэ бизнес эрхэлж байгаа хүмүүс, жаахан юм үйлдвэрлэж байгаа хүмүүс маань наад холбоонд ч орохоор тэр гадаадын бусад улсын олон хүнтэй айлын өртөг багтаа юмнууд орж ирээд манай хүмүүсийг хийж байгаа цохол унгаачих юм шүү. Жишээлх юм бол өндгөн дээр одоо ийм асуудал үүсвэл яах юм бэ гэсэн. Ингээд тэд нар маань олигтой хариулт өгч чадаагүй учраас манай төсвийн байнгын хороо бол энийг бол буцаасан байгаа. За энийг дахиад ярьж эхэлж байгаа. За онгоцны бензин одоо Оросын холбооны улсын нэг нөхдөдтэй хамтраад компани байгуулад нийлүүлнэ барина гэл ийм бас орж ирээд байгаа юм. Би энэ дэр нэг юм хэлэх гэж байгаа. Би ч одоо ерөнхий сайдаар хүртэл ажиллаж байсан засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан их хурлын гишүүн байсан. Зарим асуудал одоо жишээлбэл онгоцны бензиний яа шийдэх юм гэдэг бол их хурл дээр одоо бид нар ингэж авч яриад хоёр улсын асуудал юм шиг яриад байдаг нь буруу. Тэгэхээр ийм асуудлыг бол одоо засгийн газар өөрөө ингэж шийдэж явах хэрэгтэй маа. Өнөөдөр манай улсын хурал дээр юу ярьж явах хэрэгтэй гэхээр бид засгийн газар юу оруулж явах хэрэгтэй гэхээр за валютын ханш ингээд их төгрөгийн ханш унаад байна. Тэгэхээр энэ дээр одоо ямар яаралт арга хэмжээ авах вэ гэдгийг засгийн газар оруулж ирээд их хурал танилцуулаад
Нэг талаас их хурлын гишүүд мэдээлэлтэй болоод нөгөө талаас ард иргэд одоо ийм болохоор энэний эсрэг ийм арга хэмжээ авах юм байна гэдгийг ярьж өөл зүгээр байгаа. Тэгтэл одоо ингээд онгоцны бензин тэгнч хинөө Евразийн холбоонд орно. Тэртээ дэргүү төгрөгийнх нь ханш унтсан цалин амьдралд нь хүрэхгүй байхад нь дахиад нэг холбоонд орохоор эерэг болох юм уу сөрөг болох юм уу гэдгээ засгийн газар эцлэн шийдэг байж оруулж ирээд ингээд цаг алдаад байгаа. Биржийн тухай хууль орж ирсэн. За энэ одоо намайг өнгөрсөн жилүүдэд их хурлд байхад энэ нүүрсээ одоо ерөөсөө нүүрсний баахан хулгай боллоо шүү дээ. Тэгэхээр энэ нүүрсийн хулгайгаар зараад байгаа юм байна. Хулгайлаад байгаа юм байна. Нүүрсний мөнгө идээд байгаа юм байна. Тэгэхээр энийг биржээр оруулаад дуудлага худалдаагаар зардаг болыг хууль батлаа довоо хэрэгжиж явж исэн чинь одоо манай засгийн газар биржээр энэ нүүрсээ зархаа болио гэдэг хууль оруулж ирж байгаа байхгүй. За ингээд одоо энэ дээр бас их хурлын гишүүд одоо их шүүмжлэлтэй хандсан. Та нар одоо биржээр нүүрсээ зархаа болио гэдэг чинь дахиад нүүрсний хулгайгаар хийе гэсэн ийм одоо сонсогдоод байна. Энэ буруу байна гэж маш олон гишүүд шүүмжилсэн. Ингээд энэ биржийнхаа хуулийг засгийн газар одоо сая өнөөдөр хэлж байгаа нь үнэн юм болвол засгийн газар татаж авч байгаа юм байна. За ингээд би нэг жоохон багслаа хэлчихлээ. Тэгэхээр энэ их хурл дээр болж байгаа үйл явдлаа би дараа жоохон томруулад за эднэрийг нь бол жижигрүүлээд энэ манай 418 гэдэг бол улсын их хурл дээр засгийн газрын зүгээс оруулж ирж байгаа бодлого үйл ажиллагаа ард түмний ах амжиргаа аж ахуйн нэгжүүдийн одоо татврын дарамт марамт энийг яаж өөрчлөх гэж байгаа талаар илүү зөнхөлж яриарэ гэж над руу энэ хүмүүсээс уцаар хэлсэн. Тэгж ярина. За ингээд өнөөдрийн 418 28 дахь дугаар өндөрлөж байна. Баярлалаа.